За энэ сарын 16-наас 18-ны өдрүүдэд Жанжин Сүхбаатарын талбайд илүү их уншийн урайтай Номын Баяр 37 дахь удаага ерөнхийлөгчийн хөвөлдөр зохион байгуулагдах гэж байна. За Номын Баяр нь иргэд хүүхэд залуус ном унших соёл, дадал хэвшүүлэх, номтой нөхөрлөх, эерэг хандлага бий болгох, зохиолч, туйрвигч, идэвхтэй бичигчид ном хэвлэлийн салбар, за нийтийн уншлагыг дэмжин сурталчлах зорилготой. За баярын үеэр номын үзэсгэлэн, Монгол болон дэлхийн шилдэг ном, бүтээлийн худалдаа, шинэ номын нээлт, зохиолч, уншигчдын уулзалт, дотоодын, гадаадын хэвлэлийн газруудын болон номын маркетинг борлуулалтын уулзалт зэрэг олон үйл ажиллагаа болох юм. За Номын Баяр жилээс жилд өргөжинтэлж дунджаар 300 мянга гаруй уншигч, ирж 200 гаруй хэвлэн нийтлэгчид, за 300-аар зохиолч, орчуулагч, редактор, зураач, эрдэмтэн судлаач оролцдог. За энэ удаагийн баярт Орос улбаны улс, Бүгд найрамдах Хятад ард улс, Бүгд найрамдах Солонгос улсаас зохиолч, хэвлэн нийтлэгчид оролцох юм.